эдгээр амьтдуудыг барихаас айдаг гэсэндээ гадуурын юм хөлтэй болохоор би одоо байж чаддаг. Би өмнө сэр нуруу гуйтан гэж хоёр ангилдаг гэж боддог байсан чинь өөр нэршлэр нь хөвчний хүрээдэн үйт хөлтний хүрээ гэж хоёр ангилдаг байсан. Би энэ анх удаага ийм аалц ингээд гараараа бариад ингээд анх удаага харж үзэж байна. Өмнө би ингэж аалцыг ингээд гараараа бариад ингээд сонирхолтой байдлаар харж үзэж байгаа бэ. Тэгээд өнөөдөр сурсан юмараа би тоглоод өнөр өрсөлдөөд тэгээд амар амархан тоглоод амархан сураад тэр Тэгээ бас ангийнхнаасаа ялсандаа бол баяртай. Үйт хөлтний хүрээнээс шалжиг ангид сурсан. Би болохоор ингээд хуучин энэ амьтныг зөвхөн монголоор нь л ялгаж сурдаг байсан. Харин энийг багш болон найзуудынхаа тусламжтайгаар англиар ялгаж сурдаг болсон. Ингээд нэрлэж сурдаг болсон.